1634 оны 8 дугаар сард Манжин хаан Зүүн гарын эзэнт улсын эзэн Галдан цэрэн хүнтайжид Фунай гэдэг сайдыг илгээсэн. Энэ явуулсан элчийн зорилго бол хоёр улсын хооронд үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэх. Зүүн гарын эзэнт улс болоод Манж дайчин улс хэмээх энэ хоёр эзэнт гүрний хооронд ямар асуудал үүссэн байгааг Манжин хаан болоод түүний ордон хэрхэн ойлгож байсныг дараах баримтаас сонсцгоо. Ойласон тоби Жуан Жуэчэниа Фунайсе генерэдэ гамаха Галдан цэрэнд Васимбуха гисэн. Найралт төвийн 12 дугаар оны Фунайнаар авч явсан Галдан цэрэнд буулгасан үг. Зүүн гарыг тайж Галдан цэрэнд Васимбуха. Нинэмэ си элчин телебэ такурафи сини амаси акуаха бабэ донжибуме Васимбухэдэ би телебэ досимбуфи дэрэ ачафи. Этэн бабэ нэлэмэ хафукияме хэсэ Васимбуфи. Ловсон данжинбэ бинжикинисиме амаси онгихэбихэ. Жуэ илэн ания отоло умай карвак. Жичинги бабэ сэрэмшэмэ жуэ жугундэ чоохо тэбухэ. Эдэ си тэни телебэ такурафи Васимбухэ бадэ. Ловсон данжинбэ жафафи бэни бүрэдэ жугунги андала чоохоламе жихэбэ донжифи ловсон данжинбэ таха алия буфи таачила буме унгихэ. Кимуни шэжинбэ бадаран буме эргэнгэбэ жарга бүрэ бабэ госиме бүлеку шэрэо. Сэрэжихадэ би утхай элчин амбан хангилу 중후보 베 타코라피 텔레사사 옹기피 에튼 바베 시니 임키 기수레키니시메 바르쿨리 чохой хуаранде алия буха. Тэр өчөөр миний бие элхэхгүй түргүндэ телебэ ачхаахгүй. Жургончи уламе хэсэ Васимбуфи өнгихэ. Эдэ утхай мангашара бенжирэхгүй бэ бичи Ину гянги исхүндэ элчин такурафи баймэ гисүрэ чачамби. Утхай вэхүклэмэ дайн дэгдэ бүрэ доробио. Теле умэси буя. Фусихун ялма. Ай хачинги балай банжибуме байта бэфүлэмэ. Синдэ алахабэ сархо. Сиунинги дайн дэгдэ бүрэ гунingakku гэрэн эргэнгэ шажинги жалин очи. Гянги миний элчисэбэ октоме гамафи Дэрэ ачафи сини гуниха бабэ түчи бүмэ миндэ Васимбучи ачамбихэ. Умай элчиса бэ гамахакку бимэ элманга бингарди биннэли чохонгифи. Мэни баркули чохой хуаранги морин улхабэ далиме гамаха. Гили алтайдэ чохонгихэдэ мини жанжин амбаса Гямбэ бахакку ойхорламе ашафи суэ айси баха. Зүүн гарын тайж Галдан цэрэнд буулгав. Урд чи илж телег зараад чиний эцэг үгүй болсон явдлыг сонсгож айлтгсанд би телегд оруулаад нүүр учраад элдв явдлыг нийлүүлэн нэвтэрхийлэн зарлиг буулгаад лувсан данзанг хариу хүргэж ирдүгэ хэмээн хойш илгээсэн билээ. 2-3 жил болтол огт хариу байхгүй. Хязгаарын газрыг сэргийлэн 2 замд цэрэг суулгасан. Үүнд чи сая телег зараад айлтгахдаа лувсан данзанг бариад хүргэж ирэх замд цэрэглэж ирснийг сонсоод лувсан данзанг түр хүлээлгээд лавлахаар илгээлээ. Мөнхүү шашныг бадруулж амьтныг жаргах явдлыг өршөөн толдно хэмээх тул би даруй илч сайд хангилу Жунгвубог зараад Тэлэн хамт илгээж элдв явдлыг чиний хил чамтай учирч хилддүгэ хэмээн
бар хүлийн цэргийн хороонд хүлээлгэв. Тэр үед миний бие амгалангүй учирт тэлээтэй уулзсангүй яамнаас уламжлан зарлиг буулгаад илгээсэн. Энэ даруй бэрхшээх явдал байвал мөн зүгээр харилцан илч зарж гуйж хилцэл зохино. Огт айлтгаж, огт хөнгөнөөр дайн дэгдэж болох ёс байна уу? Тэлээ маш өчүүхэн доордхон. Ямар зүйлийн дэмий юм зохиож хэргийг эвдээд чамд хэлснийг би мэдэхгүй. Чи үнэхээр дайн дэгдээх санаагүй олон амьтныг шашны тул бол зүүн миний элчийг ухтаж аваад нүүр учраад чиний сансан явдлыг надад айлтгаж хэлвэс зохих билээ. Огт элчийг аваачсангүй бөгөөд харин ч цэрэг илгээгээд манай бар хүлийн цэргийн хорооны морь малыг тууж авч явлаа. Бас алтай цэрэг илгээж манай жанжин сайд нар зарилгийг гуйгахгүй омтгойлж хөдлөөд та ашиг олов. Энэ хэсгийн утга агуулгыг бүрэн гүйцэд ойлгохын тулд дараах нэр томьёо хэллэгүүдийг сайн ойлгох хэрэгтэй. Үүний дараа бид агуулгыг тайлбарлана. Нэгдүгээрт нь Хээсэ Васин Буха, Хээсэ Висин Буха. Хоёрдугаарт нь Күл гэдэг дагавар, гуравдугаарт нь Лувсан Данзан гэдэг хүний нэр, дөрөвдүгээрт нь Тэлээ гэдэг хүний нэр, тавдугаарт нь Жүвэ Жугун Чоха бэлгээхээ буюу хоёр замаар цэрэг бэлтгэсэн. Төгсгөлд нь Чохой Гуарны морин далийнхаа буюу цэргийн актыг тууж явсан гэсэн. Энэ хэллэгүүдийг ойлгох хэрэгтэй. Хээсэ Васин Буха, Хээсэ Висин Буха гэдэг нь бид өнөөдөр ч гэсэн одоо төрийн албан бичиг хөтлөх журам гэж байдаг тийм ээ. Яг үүнтэй адилхан Манжчин улсад ч гэсэн төрийн хэрэг хөтлөх журам байсан. Энэ журмын дагуу Манжин эзэн хаан оройн дээд учраас Манжин хаанаас хэн нэгэнд хандаж хэлж байгаа үг хэллэг дээрээсээ доошо чиглэсэн утгаар илэрхийлэгдэх ёстой. Тийм учраас Хээсэ Васин Буха гэдэг нь зарлиг буулгасан буюу тэнгэрээс дээрээс ямар нэг юм буух гэсэн утгаар илэрхийлэв. Харьяат албат эзэндээ хандаж хэлж байгаа тохиолдолд эсвэл ямар нэгэн албан бичиг өргөн барьж байгаа дээшээ ингэж өгж байгаа бол үүнийг Хээсэ Висин Буха өргөн айлтгав, зарлиг эзэнд айлтгав гэсэн хэллэгээр илэрхийлдэг. Энэ нь бол доороос дээшээ өргөж өгж байгаа гэсэн санаа гарна. За үүний дараагийн нэр томьёо бол Күл гэдэг дагавар. Өөрөөр Бархүл гэдэг газрын нэрийг ойлгох хэрэгтэй. Энэ бол Дундад Азийн худалдааны 5 гол хот. Түүний орчин байрлах нуурын нэр. Энэ нуур нь Күл гэдэг нь түрк хэлний нуур гэсэн утгатай үг. Манай хөвсгөл нуурын хөлтэй адилхан түрк хэлний Күл дагавар монгол хэлэнд хөл гэсэн хэлбэрээр илэрдэг. Тэгээд Баркүл гэдэг нь бар нуур, манай хөвсгөл гэдэг нь хөвс нуур. За үүний дараа агуулгатай холбоотой дараах хүний нэрийг ойлгох хэрэгтэй. Лувсан Данзан гэж. Лувсан Данзан гэдэг бол Хөх нуурын Гүүш хааны ач хүү. Хөх нуурын тайз нарын дундаас хамгийн нөлөөтэй байсан хоёр хүний нэг. Ингээ Манжчин улс Хөх нуур руу төрж орох үед 1724 онд бослог гаргаад Манжин цэрэгт ялдагдсан учраас зүүн гарын эзэнт улс руу дүүрвсэн. Улс төрийн дөрвөгч. Манжчин улс зүүн гарыг гарт шахалт үзүүлэх төдийгүй шинээр эзэлж авсан Хөх нуурт нөлөөгөө захиргаагаа баттгахын тулд Манжийн төр тэрсэлсэн Лувсан Данзан заавал буцааж авч шийтгэх ёстой байсан. Тийм учраас Лувсан Данзан зүүн гараас нэгсэн. За дараагийн тайлбарлах ёстой нэр томьёо бол Тэлээ гэдэг хүний нэр. Тэлээ бол Манжчин улс руу илгээсэн зүүн гарын элч. Энэ хүн бол зүүн гарын тунтайж галдан сэргийн эцэг Цэвэн Аравдан бурхан болсныг мэдэгдээд
Манжин хаантай уулзсан. Тэр үед Манжин хаан бол эхлээд угтаж авч уулзаад үдэж гаргахад бол уулзаагүй. Яагаад гэвэл Манжчин улс зүүн гарын улс төрийн амьдралд хямралт үүсэж магадгүй нэг хунтайж дараагийн хунтайжаар солигдож байгаа энэ цаг үеийг ашиглаж шахалт үзүүлсэн. Энэ шахалтын нөхцөл бол хэрвээ л усан данзанг барьж өгөхгүй бол Манжчин улс хэдийнээс бэлтгэсэн байгаа хоёр замын их зэрэгээ зүүн гарын нутаг руу оруулж төвд шиг хөхнөөр шиг зүүн гарыг мөхөөнө гэж сүрдүүлсэн. Энэ сүрдүүлгээ хүчтэй болохын тулд Манжин хаан болвол Тилэг явахт нь үдэж гаргаагүй явуулсан. Тэгээ гадаад Монголын төрийн эцэс хавьдлын яамны нэрээр зүүн гарын монголчуудыг Манжчин улсад дагуулan оруулж үүний харьяатуудыг нь эзэд тайзнараас нь салгаад халах өвөр монгол шиг хошуу сумны зохион байгуулалтанд оруулна гэсэн ийм санааг бол илэрхийлсэн. Гэтэл үүний нь бол ойртын болоод Монголын улс төр нийгмийн эдийн засгийн хуучин хэлбэрийг баримталж байсан тэр ноёд эцэдэд бол таалагдахгүй байсан. Тийм учраас хугацаа алдсан. Яг энэ үед нь бол Манжчин улсын хоёр замын цэрэг дайралтанд бэлэн байгааг зүүн гарынхан мэдсэн учраас лувсан данзанг буцааж өгөөгүй. Харин түүний оронд өрсөж Манжчин улсын бархүлд байрлсан цэргийн хороог дайрсан. Энэ дайралтанд бол Манж нар ялагдсан буюу цэргийн бэлтгэлээ алдсан. Үүнийг илэрхийлж Манж нар бол морин тууж явсан тийм. Үүнийг нь одоо маш бага Манжчин улсууд энд баг хохироогүй гэсэн утгаар илэрхийлж цэргийн морийг туугаад явчихсан гэсэн хэллэгийг энд ашигласан байна. За ингээд эхний хэсгийн агуулгыг тойролж үзэх юм бол Манжин хаан зүүн гарыг хоёр зүйлээр буруутгаж. Нэгдүгээрт нь бол шашин амьтны тулд гिचээд удаан хугацаанд хариу өгөөгүй гэж. Хоёрдугаарт нь зүүн гар дайн дэгдээсэн гэж буруутгажээ. За ингээд Манжчин улс эцэст нь өөрийнхөө төв ялагдсныг томьёолохдоо бол сүвэ айси баха буюу та ашиг олсон гэж. Энэ юу гэсэн утгатай вэ гэх юм бол Манжин энэ шахалтыг сүрж зүүн гарын эзэнт улсад өрссөн цохилт өгсөн. Гэхдээ хоёр чиглэлээр дайрлажсэн. Нэг нь бол бархүлийн цэргийн хороог төвтөлж адуу малын булааж авсан. Ингэснээр энд байрласан цэргүүд бол хаашаа ч хөдлөх боломжгүй болгосон. Хоёр дахь чиглэл нь бол алтайгаар давж ховдыг эзэлж аваад исэн Манжийн цэрэгтэй байлдсан. Энэ бол маш том байлдаан болж Манжчин улс хүчнийхээ 80%-ийг алдсан. Ийм гутамшигтай ялагдлыг халахлахын тулд чадамгай Манж аргаар халахлж байгаа энэ хиллэг нь бол та ашиг болсон гэж. Дахин тухайн Сүвэний чоха мэний харун бай досихаде мэний чоха сүх алдахын бааде октоми афафи Сүвэд чоха барги афи амаси гинихэ Жааня сүвэ гили үхэри хусун халхайн нүгдэ бэд баймэ досихабе мэний комсохон чоха фаргаме гинефи эрдэн зуй бааде афафи Сүвэний чоха бэ амбараме гитаха Ирэния нягнери миний туршуулы чоха эрчистэй синахаде Сүвэний нүгдэ юрсэ гиму доси жайлаха Үрэмчи дэхэ үрсэ ину доси гүринжихэ Эдэмини жуэ жогон жанжин амбаса билэни тэгшилэмэ бэлхэхэ усунде чоха гайфи саса доси кисирэбэ би гиму хэсэ васимбуфи илибуха Би апхай фижирги амба ичин Таму гэрэн иргэнгэ бэ Жарга бүрэ бэ та обуха бэ Сүвэний зүүн гар бэ үрүүн ахгүй гайки сэрэгонин ахгүй Тэрэ ангала утхай Сүвэний баана Ниалма жушин бэ бахасимэ миний амба гүрүндэ ай нүнгнэ бүрэ ай нонки бүрэ баби Дагалдаагаар
Танаа цэрэг манай харуулыг орсонд манай цэрэг сүх алдахын газарт угтаж байлдаад танаа цэрэг хурааж хойш одсон. Дараа жил нь та бас бүгдийн хүчээр халахын нутгийг ирж ороод манай цөөхөн цэрэг нэхэж одоод Эрдэнэ зуугийн газарт байлдаад танаа цэргийг ихэд дарлаа. Их л аллаа. Энэ жилийн хавар манай туршуулын цэрэг Эрчист хүрсэнд танаа нутгийн ард цөм дотгошоо зайлан нүүж одов. Гүрэмчд суусан ард мөнхөө дотгошоо нүүж ирлээ. Үүнд манай хоёр замын цэргийн жанжин бэлхэн бэлтгэсэн хүчээр цэргэн аваад хамт дайлж орсугаа химээснийг би мөнхөө зарлиг буулгаад зогсоосон. Би бол тэнгэрийн доорх их эзэн олон амьтныг жаргахыг уг үндэс болгосон юм. Танаа зөвөн гарыг ирэхгүй эзэлж авсугаа гэсэн санаа надад ерөөсөө байхгүй. Тэрч байтугай танаа газар орон хүн албатыг олж авлаа гэд манай их улсад юу нэмэгдэх билээд. За энэ хэсгийн утга агуулгыг сайн ойлгохын тулд дараах 3 үйл явдлыг мэдэх хэрэгтэй. Нэгдүгээрт нь та алтайгаар цэрэг орж ирээд сүх алдахын газраас цэрэгээ хурааж явсан. Хоёрдугаарт нь та халахын нутгийг ирж орж ирээд Эрдэнэ зуугийн газарт манай цөөхөн цэрэгт ялагдсан. Гуравдугаарт нь манай цэрэг Эрчис тулталд овшиж орсон. Танаа харьяатууд нүүж зүгтсэн гэсэн ийм 3 хэсэг. Энэ хэсгийг маш сайн ойлгохын тулд 1731, 32, 33 онд үргэлжлэн цэргийн үйл ажиллагааг мэдэх хэрэгтэй. 1731 онд Манжийн хоёр замын цэргийг захирсан 40 мянган цэргийг захирсан Фудан жанжин хотон хурх нуурын орчинд ойртын цэрэгт ялагдсан. Ингээд ойртын цэргийн тэргүүн анги Алтай хангаан завсрын сүх алдах гэдэг газарт ирээд халахын 3000 орчим цэрэгтэй тулгарсан. Ингээд энэ тулгарх хугацаанд 1731 оны 9-р сард халахын хилийн орчимд сууж исэн хуучин Галдан Бошгот хааны харьяат зарим ойртууд бол Манжийн нутаг дэвсгэрээс зайлан гарч явсан. Энэ хооронд тэгээд үүний дараа ойртын цэрэг бол буцаад Алтай давж явсан. Энэ үйл явдлыг хэлж байна. Эрдэнэ зуугийн газарт танаа цэрэг яарч хулсан гэж. Энэ бол дараа жил 1732 оны 8 дугаар сард ойрдын цэрэг бол халахын нутаг руу шааж орж ирсэн. Ингээд яг 1687 он шиг Эрдэнэ зуугийн дэргэд ирж ширүүн тултаан хийсэн. Ингээд энэ тултаанд ялагдаад ухарч гарсан энэ үйл явдлыг хэлж байна. 1733 онд бол Манжийн цэрэг бол энэ ухарч явж байгаа ойрдын цэргийг нэхэж Алтай даваад Эрчис голд очсон. Тэгэхээр ийм цуврал 3 жилийн байлдааныг бол энд дурсаж байгаа юм. Айка чоходай накарахочи Meni чоха бе иду халан жаме тибүрэдэ умай икие дэрэ баaq. Мангай удуян чалиян фая бүрэдэ бала. Таму эрэдү дурунги сүчин тухай ининги гойда хаманги исгүндэ гиму суйламби. Чохон ялма заборо дээлахгүй. Морин улхай жиргээ иргэнгэ жахаа бе. Рину лав ту жочи бүрэдэ синарабе тахаме би амбула шарсиме гунимби. Үтту офи тэ чохоме асханги амбун фунай. Асханги битхейда агдун мэрн зэнг ломи себе элчин абуме такурафи синде ачафи мини гунимбе нэлеме улхи буфи исгүндэ чохоларабе нахафи гэрэн иргэнгэ бе Интэхэмэ жарга бүрэ баабэ гисүрэ кинисэмэ өнгихэ. Хэрвээ цэрэг дайныг болохгүй болвоос манай цэргийг ээлж халан суулгахад огтоос хорогдох газаргүй. Бэрхээр хэдэн лан цалингийн мөнгө нэмж өргөтөдийгүй. Гагцхүү энэ хооронд байлдсаар өдөр удсаар
харилцан бүгдээрээ сүйтгэд хүрнэ. Цэргийн хүн зовход төдийгүй морь малын зэрэг амьтад мөн үлэмж зовход хүрэх тул би ихэд өршөөн сана. Ийхүү тул эдүгэ тусгайлан жигүүрийн сайд фүнай жигүүрийн бичгийн дарга агдун мэрэн занг ломи нарыг илж болгоод зараад чамтай учирч миний санааг нийтээр ухуулан харилцан цэргэлэх дайтахыг болоод олон амьтныг ашид жаргах явдлыг хилэлт сүгэ хэмээн илгээлээ. Ингээд энэ хэсгийн агуулгаас харахад бол 1717 онд Инх Хамглан хаан Алтайд давшиж эхэлснээс эхлээд Манжчин улс 17 жилийн туршид тасралтгүй дайн байлдаа хийсэн. Нэгдүгээрт нь бол төвдийг эзэлсэн хошуудын Лазан хаантай байлдсан. Дараа нь Хөхнөөрийг эзэлж авсан Гүүш хааны угсааны хошууд Монголын олон тайж нарыг захиргаандаа оруулахын тулд Лувсан данзантай байлдсан. Ингээд энэ дайн нь одоо зүүн гарын хаант улстай үргэлжилж Алтай нурууны хоёр талд асар өргөн уудам зайд маш их хүн хүч хөрөнгө мөнгө тариа будаа шаардсан энэ дайн үргэлжлээд эхэлсэн. Ийм учраас хэдхэн жилийн өмнө зүүн гарын хаант улсад дарамт шахалт үзүүлж исэн Манжчин улс одоо дайн байлдаанаа болио гэж гуйхад хүрч байгаа. Миний амбат чоха айха Кимуnis өний нүгтэй ханчи тэфи бичи Симбэ гинэ хүн жимэ агдар акубе болжоч ожрахгүй симэ нэ бар хүли чоохабе тэдэрэ элчин дакураараа түргүүндэ така алия бүмэ тэбүхэ чидүлгиян амрги жогоны алтай дэбэхэ чоохабе гимо гочифи цагаан сүлд гажихабе симини хисэбэ дахаме чоохо даймбэ накафи ухэ энтэ хэмэ жаргами банжи кисэчи миний эрэ дакураха элчин амбасаа эмги ачафи гитуклэмэ гисүрэфи токтобу би этэн бабэ гиму элчин амбасааде ангаи хэсэ басин буха си кимчиме гуни би дулумбай гурунги амба ижин си үнэнги нинеме ябуха вака ташараха бе сафи миний хэсэбэ өргүн жэмэ дахаме ябучи би дүлэкэ байта бе гиму ончодоме бактамбуме гамамби айқасиме накафура қоляқ си уру вака айси жаболымбе умеси кимчифи токтобу дайн дэгдэ бүрэ накара гэрэн эргэнгэ бэ жирга бүрэ жобо бүрэ бабэ ёоны синдэби рэжэлэн жохоме басин буха манай их зэрэг хэрэг танай нутгийн ойр суугаад байгаас чамайг сэжиглж итгэхгүй байж магадгүйгээд эдүгэ бар хөлийн зэргийг түүгээр элч зарсан учраас түр хүлээлгэн суулгахаас гадна хойд замаар Алтайд нэвтэрсэн цэргийг цөм татаад цагаан сүлд авчирлаа. Чи миний зарилгыг дагаж цэрэг дайныг байгаад бүгдээр ашид жаргаж аж төрсүгэ хэмээвээс манай энэ зарсан элч сайд нарын хамт нийлж уулзаж тодорхойлон хэлэлцэж тогтоогно уу? Тогтоо. Би элдв явдлыг цөм элч сайд нарт амаар зарлиг буулгасан. Чи хянаж сан. Би дундад улсын их эзэн. Чи үнэн урдын явдал буруу ташаарсан явдлыг мэдээд миний зарилгийг баярлан дагаж явбаас би өнгөрсөн хэргийг цөмийг уучлж чамайг багтаан агуулна. Хэрхэвч байлдах дайлалдах хуйлгүй. Чи өөрөө зөв бурууг ашиг зовлонг маш хянан тогтоо. Дайн дэгдэх болох нь олон амьтныг жаргах зовоох нь бүгд чамаас шалтгаална.
Үүний тул тусгайлан буулгав. За ингээд энэ захидлын төгсгөлд бол Манжин хаан зүүн гартаа дайтгаа болио гэж хэлэлцээр хийх урьдч нөхцөл олгож 1717 оноос эхлээд давшуулсан Бархүлийн болон Алтайн цэргийн ангиудыг одоо эзэлсэн байгаа нутаг газраас нь Ухраан гэсэн амлалт өгсөн. Ингээд хойд замын цэргийг бол аль хэдийн Ховдоос Завхан голын орчим цагаан сүүл гэдэг газар руу татсан гэж мэдэгдсэн байна. Тэгээд мэдээж өмнө нь болсон альва бүх зүйл бол монголчуудын буюу Галдан цэрэн Цэвэн Арвдан хаадын буруугаас болсон тэмцээс тэр буруугаа одоо хүлээе гэсэн бас далд тулгалт хийсэн байна.